Байна уу? Юм байна уу? Байна. Хатуу юм байгаа юу? Хатуу юм байна уу? Гар дээрээс арх сутуулндааны зүйл хууль бусаар худалдан борлуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, за илрүүлэх, за холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор ингээд нийт төвж явуулах, олон нийтийн аюулгүйдлийн хангах засгийн албаагчид бас нэгсэн журмаар эргүүлийн үр гүйцэтгэж байна. 2025 он гарсаар нийт 14 зөрчил арга хэмжээ тооцсон байна. Хөргөөд өгөх боломж байна уу? Бүгд өгнө. Тааны. Талын шилтгэн отхон дээр Бууж би хөнгөрөөд аягүй орох гэж байна. яас би ямар ч за хөдөлгөөр унтраачих би тантай уулзах гэдэг. 6.5 3 дугаар зүйлийн хууль бусаар гар дээр арх сутруулахундаа худалдан борлуулсан гэдэг зүйл заалтлаар саатуулж байна. За энэ цагийн байдлаар одоогийн байдлаар 3 зөрчил илрүүлсэн холбогдох шалгалтын ажиллагаануудыг бол хийж байна. Бас манай аймгийн хэмжээнд архины зүү бус хэрэглээ. За энэ архитектуртай холбоотой асуудлууд бас нэлээд нөхцөл байдал хүнд за иймэрхүү байдалтай байгаа. За энэ дээр бол цагдаагийн байгууллага тодорхой хэмжээний тийм ээ үр дүнд хүрсэн ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллана. Дөрөв жил 9 сараас эхлээл амьдрал хийжтэй. Хүн болгон зар. Тэр үйлчлэгээ ингээд бүх зогсоол бүгд зарж штэ хаар. Чичил тодлох аргагүй л штаал шүү дээ. Хууль бусаар олсон орлого, эд зүйл, тээврийн хэрэгсэл, унлага, машинч хүртэл хураад. За ер нь бол иргэдтэй бас анхааруулхад гарал үүслэн тодорхойгүй зөвтгөрлөх ундааны зүйл худалдаа авснаар эрүүлэн дээр хөрөх эрсдэлтэй. Тийм учраас шагийн байдлаар ингээд арх сутуулгын худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Цагдаагийн байгууллагатай хамтран мэдээлэл солилцоод бидний дэмжлэг үзүүлээд ингээд энэ хууль бус зөвтгөрлөх ундааны зүйл худалдан борлуулж байгаа энэ зөрчил гаргаж байгаа этгээдүүдтэй бас хамтдаа бас тэмцэе гэж бас уриалъя.